Монгол Солонгосын жинхэнэ гүүр болж байгаа ажил өстэй. Тахан гамтаа хэргэлждэг юм багтаа. Яа, өмнөөс нэгчлээ. Солонгост ирэхээр л бид нар заавал хар ажлыг халбаггүй шүү дээ. Мөрөөдөл нь байр болчихсон нөхөрлөл иржсэн. Тэгээ яад ингээ харахаар нийгэм ерөөсөө хүний тийм болчих тийм ээ. Бали гэж ярьдаг шүү шүү дээ. Монголчууд бол хүн чанар талаараа бол энэ хүмүүстэй зөөрлөхгүй. Хансаагүй дүрг. Хансааг Наримдах Солонгос улс. Тийм, наримдах Солонгос улс. Сөүл хот. За хөдөлгөх өгч. Тэгээ. Чин би энэ жоохон хойшлуулах болно. Таних хэдэн оны машин бэ? 25 шүү дээ. 26 онд бүртгэгдсэн л дээ. Одоо чинь аль чиглэл рүү явж байгаа вэ? Одоо хоёлаа нөгөө нэг Асан Пёнгон тийшээ нэг хүмүүс нөгөө нэг туристлуулдаг байр идэхгүй. Тэгээ тэрийг нөгөө хүмүүс нь очсон байгаа. Тэгээд хүмүүсээ оруулж өгөөд бүр тооцоогоо хийгээд их ёстой. За сайн байцгаана уу. За манай чиглэл подкаст маань эхэлж байна. Ингээд бүгд найрамдах Солонгос улсад ирсэн. Бас үндэснийхээ хувцаар бас гоёцсон. За өнөөдрийн зочин маань бол бас Хишиг жаргал гэдэг ихч маань байна. Манай үзэгчд бас нэг өөрийгөө ихч маань танилцуулаач. За намайг Хишиг жаргал гэдэг. Тэгээд Солонгос улсад хувийн бизнесээ хийгээд одоо нэг 11 жилдээ амьдарч байна. Хишиг карго бизнесийн үйлчлэгээ хийж байгаа. Манай Монголын одоо эмэгтэйчүүд бол нэрээ хөдөлмөрч гэж дайчин гэж чигтэй. Тэгэл хаа газар л одоо бизнес өөрийнхөө одоо яг хүссэн зорьсон бүхнээ одоо хийгээд амжилттай явдаг. Манай эрэгтэйчүүд юу хийгээд байна? Хаавар яваад байна. Эрэгтэйчүүд нь мэдгүй та яг уулуурхаа яваад байгаа юм уу? Тэгэл гадаадд яваад байгаа. Магадгүй юм байна тий. Манай эрэгтэйчүүд ер нь л жоохон тийм том хүрээтэй, өргөн цар хүрээтэй том бизнес хийж байгаа хаа тий. За тий тэрээр илүү том юм хийж байгаа. Тийм ба. Зүгээр байхгүй сайтурч. За юу хичгээгч хэд оны жолооч вэ? 2005. Гэтэл чинь одоо чинь 21 жил болсон шүү дээ. Анх одоо хаана яаж жолоо болж илээ? Бас анхны жолооч болсон мэдрэмжээ гоё хаалцаач. За ер нь л нэг хүүхд тахасаа л ер нь амар жолоо барих сонирхолтой. 69 машин байлаа шүү дээ. ВАЗ 469. За. Тэр нь одоо хэдэн хүн байх вэ? Мэдгүй 8 9 дугаар ангилд байсан баг. Ааха. Тэгэл бас хүүхд тахтай яг надтай ажилласан. Би бас 8 дугаар ангилд байсан машин. Яг 60-аас өрчихсэн. Тэгэл ямар нэгэн зөвшөөрлгүй л тухайн үед чинь дөрөмгөө холгоогоор. Тэгээд анх тэгж үзчихсэн. Тэгээд ер нь л аягаа сонирхолтой. Тэгээд 2005 онд ер нь яг альбисаар жолооны курс яваад жолооч болж ирсэн. Ер нь жолооч болохоос өмнө ер нь жолооч болсон байсан юм байна л та тий. Яг альбан бусаар бол барьчдаг байсан. Монгол жолоо ирж ирсэн. Тэнгүүтээ бүгд найрамдах Солонгос улсад одоо ингээд бас 10 хэдэн жил ингээд жолоо ирж тийм үү. Ер нь ялгаа нь юу вэ? Ер нь юу анхаармаар байна? Манай жолооч ч юм уу эсвэл замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар би Солонгос жолоо барихаар ер нь бол айгүй тайван. Нэх ингээд сандраад ах юм байхгүй. Энэ тэндээс юм гараад ирэх вэ те. Тэгээ одоо хүн амтан гараад ирэх вэ ч юм уу эсвэл хажуу хавирганаас машин ороод ирэх вэ ч юм уу тэр тийм юусоо нэг айдас ер нь байхгүй. Дөрмээрээ яваад л байгаа ах гэж бодоод байгаа шүү дээ. Яг үнэ. Тэгээ Монголд очиж барихаар жоохон айгүй хэцүү ингээд нэг юм орох гэхээр намайг оруулахгүй. Яа өмнөөс нэгчлээ. Хэцүү. Гэхдээ яг мэдээж нэг бүх жолооч нар тийм биш л дээ. Гэхдээ ер нь дийлэн хувийн тийм байгаад байгаа байхгүй юу? Харин тийм ээ. Тэгээ бид нар энд болохоор ингээд бид нэг машин ороод нэг машин яваад гэдэг. Тэр нь бол ингээд бүр хөвшил болсон. Ялгаа нь бол тийм. Каргоны ажил бол Монгол Солонгосын жинхэнэ гүүр болж байгаа ажил өстэй. Тийм шүү дээ. Манайх чинь ер нь бол нэг үйлдвэрлэгч орн биш шүү дээ тий. Тэрийн л гаднаас импортлж байна. Тэгээ даялангуяа Солонгосоос бол бас тэгж хиттийг үүсэхгүй ч гэсэн манайхан чинь ийшээ ирж их амьдарч байна. Тэгээ Монгол нөгөө Солонгос хүнс Солонгос бараа юмнууд бас бид нар ингээ хэрэглээ сурцсан тий чанар чансааг нь мэддэг болцсон. Тэгээ тийм болохоор ер нь бол Монгол Солонгосын хоорондох энэ бараа тээвэр энэ бол ер нь бол нэмэгдэх л байх. Нөгөө Солонгост оршин сууж байгаа хүн амын маань монголчуудын тоо нэмэгдэх тусам тэгээ дагаад нөгөө үйлчлэгнүүд нэмэгдэж байгаа л да. Тэгээд каргонуудын тоо бол нэлээд их болсон. Тийм яг машинд бол бас амьдралын тодорхой хэмжээний хугацаа бол өнгөрч штэ. Тэгээд машинаа бас та одоо ер нь бол бас яаж хайрлж
Гамжин ер нь. Эмэгтэй хүн унсан машин явж илээ нөгөө унжил байдаг. Тэгээ нэг амар ингээд хайрлаад гамнаа тэгдэг юм байхгүй шүү дээ ер нь. Байхгүй шүү дээ. Байхгүй тэгээд явжлаа ер нь бол тэгээд зайлшгүй шаардлагатай бас маслаа солих хэвээр хугацаа нь болчих юм бол солиулна. Явж ивэл явуулаа л байна. Ер нь таны одоо машинууд тэшиг жаргалыг дүгнүүл юу гэж дүгнэх байсан бол? Миний машинууд баг надад гомдох баха. Гамтаа хэргэлждэг юм баг таа. Би ч нөгөө ажлын шаардлагаар яалтчгүй ямар ч машин унсан л ерөөсөө тэгэл байнгын ачаа бараа ачигдан тэгэл найз нөхдүүд ирнэ даашаа цаашаа хүн зөөн ийм эзэнтэй таарчих гээд гомдож байгаа. Нэг жоохон ч амс хэлэхгүй маа гэдэг. Амарх өдөр нэг өдөр байхгүй тий. Манайд ч бол бас төвчрээ гэж сайхан юм байна. Одоо оргил цагууд дээр бол бас нэг чал бол нэмэгддэг баг тий. Би болохоор нөтгийн Сеулд ирэхээр нөтг ингээд яг замаар яваад хангааны ингээд давж байгаа гүүрүүдээр явах нэг юм гоё бас мэдрэмж төрөйдөө ингээд хам мөрөндөө орно тэгэл дээрээс нь тэрүүгээр ингээд нэг өглөө орой өдөр ерөөсөө ямар ч цагаар явсан айгүй гоё тийм таатай мэдрэмж гүүр давхад. Галын хойдлын зам голын уртлын зам биш нэг одоо хам мөрнийг дагсан голоо дагсан хоёр зам байгаа даа шүү. Тэрнгээр явахаар бас гоё шүү. Үзэсгэлэнтэй хотыг харах боломжтой, толдох боломжтой. Би нэрээ тэр замуудаар явахаараа мэрэгжлийн зурагчин хүн байсан бол амар гоё кадрууд авах таа гэж боддөө шүү дээ. За Солонгос улс бол монголчууд хамгийн ээлтэй хамгийн л одоо сайхан таатай орн байна. Тэгэл яг жижигхэн зөрчил мөрчил янз бүр юм гарч л байдаг. Тэгэл бас асар олон монголчууд энэ Солонгос улсад одоо бас ажиллаж хөдөлмөрлөж амьдарч одоо амьдралаа бас босгосон түүхүүд байдаг тий. Таны хувьд бол одоо анх яг ингээд Солонгост ирээл буугаал яг юу хийгээд бүтээ гэж бодож ирсэн. Би ч нэлээд олон жилийн өмнө Солонгост иржсэн. Тэгээд тэр үед аах үед ирэх үед бусдын л адил нөгөө байрны мөнгө хийх гэж иржсэн шүү дээ. Ер нь бол бүр аах бол бүгд л ижлэгэн тий. Тийм тэгээд яг миний ирсэн хугацаа нэг 4 сар байсан чинь тэгээ нөгөө Солонгос ч ингээд 4 сард хамгийн гоё улирлан шүү дээ. Нөгөө цэцгнүүд нь дэлгэрэл, өнгөнгийн цэцгүүд гараа, сакуран дэлгэрэл. Тэг би тэр үед бүр үнэхээр вау гэж ам чинь бүр ямар гоё юм бэ? Бараг ингээд нэг юм зүүт ч юм шиг те. Бүр амар гоё санагдал нэг сайн хүмүүстэй. Таараад тийм тэгээ тиймдээш тэр юм уу? Ер нь бол Солонгос хооронд хайртай. Эх орноос илүү хайртай биш л дээ. Өсөл зорилгоо биелүүлээд буцаж байгаа хүмүүс зөндөл байгаа. Мөрөөдөл нь байр болчихсон нөхөрлөл иржсэн. Мөрөөдөл нь бүрд хилээд өөр тийшээ болоод. Ер нь гэхдээ тэр хүний нөгөө хөсөлж хязгааргүй юм шүү дээ. Мөрөөдөлч дуусахгүй. Ер нь бол ажилч дуусахгүй тийм л юм байна гэж ойлгосон шүү дээ. За 10 асуултаа. Асууна. Монгол хурдан шүү. За улаан гэрлөө ногоон гэрлөө. Ногоо. Автомат уу механик уу? Автомат. За хөгжим сонсч явдаг уу эсвэл чимээг уу явдаг уу? Подкастууд ер нь сонсдог. За хот уу хөдөө юу? Хөдөө. За өглөө эртүү орой юу? Өглөө эрт. За навигашн нөө эсвэл зүүн совин уу? Навигашн. Кофе юу ус уу? Кофе. За хамгийн сүүлийн асуулт. Та аль нутаг гэж явах вэ? Хинтээ те. За Монголд амьдрал Улаанбаатарт амьдрах уу Хинтэд амьдрах? Хот мөрөөд бол гой газрын мөрөөд байсан л одоо нэг юм хөдөөний өчтөрхөн тэгэл найзуудтайгаа ярьжсэн л да. Ховын суц бариад хөдөө амьдрьяа гэд. Хамгийн мартагдчихгүй нэг юм гоё дурсамжтай гоё чиглэл. Өнгөрсөн жил би даатал бэндэр тийшээ манай найзууд аялуулад тэр бол өстой гоё аялал байсан. Тэгээ би хинтийх мөртлөө нэг гоё байгаль тэнд байгаа юм тий. Тэр ингээд гоё санагдсан. Би бас одоо хинтийн даатал явж ирсэн. Тэгээ тэр даатал явж ирсэн тэр мэдрэмж чи өөрөө манай их хааны маань одоо төрсэн газар. За дээрээс нь тэр байгалийн айгүй гоё ихгүй бас. Тэр мод тэгээ тэр агаар ус хойгорн сайхан балжин гол урсж байна тий. Эдэлж хэрглэж байгаа хүнс нь бас их гоё. Тийм байлээ. Тий. Цэцгий мүсгий далах тэгэл тэр чамин юм гарч ирэн штэ тий. Хүний газар байхаар ингээд Монголын маань л бүх гоё юм тий. Монголын одоо Монголоос ирж байгаа тэр Монголын хүнс тэгэл Монголдаа баг худалдаж авч идэггүй байсан юмнууд хүний газар иржгээр бүгд гоё болцдог шүү дээ. Яг энэ Солонгос хүмүүс нөө уцаар юм идэх болохоор жолоо ярьж байхдаа бас уц амар оролтон тий. Нөө мэпэ хараал тэгэл ингээл ярьж мараад. Хажууд нь сууж байгаа юм хүмүүс жоохон айцтай санагддаг тий. Зүгээр оролтыг гэж оролдоогүй. Зүгээр моциклтэй хүртэл ингээ оролтсон. Тийм мэдээж жолоо барьж авах үед утас оролдох нь асуултай л доо. Та бүхэн очих байгаа чиглэл чинь хэдэн километр байсан бэ? 20 хэдэн километрт бол ер нь яг 1 км-т 1 минут гэсэн тооцоололтой. Тэгээ би анх ингээд Солонгост ирчээд визээ ирэх үхээр 10 минутын дараа гэдэг хаар гайхдаг гэсэн баг. Энэ навигашн бол гэхдээ үнэхээр тэр замаараа дөтөлж явал ингэн энэ чинь одоо гэмтэл юу гарсан байна. Зам засвартай байна. Тэр ажил хөдөлмөр одоо ер нь бол зогсно гэсэн ойлголттой байхгүй зам дээр бол тий. Маах нэг юм байр түрээслүүлээд байгаа. Хэсэг орсон хүмүүс нь гарсан. Тэгээд дараагийнхаа
орж байгаа хүмүүстэй байраа хүлээл гэж өгөөд Ааха. тэгээд тийм ажил байгаа. Би одоо ингээ бодохоор бид нар чинь нэгэн л одоо цаг хугацаа тий бүх юм зориулаад энд байж байгаа чи хурд шаарддаг тий. Харин тий. Энд ч өөрөөсөө тийм хүнийг хүлээх юм гэж байхгүй тий. Яг үнэ. Хин айл болохоор хурдан хөдөлж хурдан түргэн өөрийнхөө чадах хэмжээнд чигээрэлээ. тэр бүгдийг л хийх гэл. Бали гэлээд Тийм, тийм, тийм. Хурдан хурдан гэсэн тийм л имижтэй хүмүүс юм байна да гэж боддог байсан. Яг солонгост байгаа монголчуудаа болохоор ерөөсөө тий солонгосуудын хийж байгаа ажлыг бүр ингээд ч гоё боловсронгуй болгоод хөгжүүлээд одоо тултлан дээд төвшөнд нь хүртэл нь хийдэг тийм хүмүүс гэж ойлгоод байгаа байхгүй. Та ер нь солонгосчуудыг бас юу гэдэг өгндөг вэ? Энд ч байгаа монголчуудаа бас юу гэж өгндөг вэ? Тэр болохоор яг тэгжил хийх ёстой бол тэгэх ёстой. Ингэхүүл ийм л байвал ийм л байх ёстой гэдэг ийм нэг замаасаа ерөөсөө нэг юм хөдлөхгүй тий. Тэргээрээ л байх ёстой гэдэг. Тэгээ тэрийг ер нь бодоод ахаар бас буруу биш юм шиг гэлээ. Жишээлбэл ингээл тэр хөдөлмөрийн аюулгүй байдал тий. Тэгэл ер тэр талаасаа ер нь ямар нэгэн алдаа гаргахгүй л талаас нь ингээ бүх юм ингээд боловсруулад бодлого болгоод тогтооод ирцэн байгаа таахгүй. А бид нар болохоор манайх ч байнга л ингээд контейнер гарч байгаа шүү дээ тий. Тэгэл бичгээр амтан дээр ингээд харж байхад чинь би хараад ингээд заа юм болчих гээл ингэж яхад нөгөө талаас энэ чин зүг байна уу? Таны энэ чин яг энэ өмнө үү? Заавал баталгаажуулна. Тэгээ тэр нь яа гэвэл алдаа гаргах юм бол эргээд өөрөө хариуцлага хүлээхгүй. Тэгэд энэ нөгөө нийгмийн бүх шатанд байгаад байгаа байхгүй. Дүрм журмал их баримталдаг хүмүүстэй ер нь бол. Тэг ингээд нөгөө нэг цаг тохирсон бол тий. Заалбал заа. А манайхан чинь заа гिचэнгүүтээ дараагаар нэг юм ярьж ирсэн алгуулцдаг байхгүй. Жишээлбэл нэг ингээд бараа судлуулаад нэг юм ингээл хайлгаж яснаа алгуулцдаг. Ярьсандаа байна гэдэг чинь бас бусдыгаа хүндэж байгаа нэг хэлбэр шүү дээ тий. Бусдыгаа ажлыг бас хүндэж байгаа. Бусдыгаа цаг байна тий. Цаана ажил хөдөлмөр явж байна. Тэр нэг хүндэтгэлийн юм чинь бол бас энэ хүн цаана дахиад өшөө их ажилтаа мөртлөө дахиад ингээд надад цаг гаргаад ингээ ажиллаж байгаа гэдэг юм. Тэр ер нь манай монголчууд хүндлэн жоохон бас ингээд багасаад байгаа юм шиг санагдаад. Тийм учраас одоо тэр юм дээр худлаа яа. Тэр хариуцлага гэдэг юм гардыг болов гэж бодоод байгаа. Одоо сүүлийн залуучдыг харж байхад чадна бол чадна. Чадахгүй бол чадахгүй. Үгүй бол үгүй. Заа бол заа. Тэг нэг дунд үеийнхэн ч юм уу те. Би миний үеийнхэн даа ялангуяа. Манай үеийнхэн ч нь бол жоохон цаагүй. Тий. Нийгэмч тухайн үед тийм байж ер нь жоохон хүнд нийгэмнийг даваад ирсэн шүү дээ. Тэгээд тэр талаа жоохон учир дутагдсан. Юмаа гэсэн өөрснийхөө гэсэн алдсан байхгүй юу те. Нэрээ ингээд худлаа ярьж байгаад ингээд ашиг болчих болд юм байна гэдэг. Ингээд бүх юм нь бас хэцүү байсан. Түүнээс яг уг хүн нь бол бас монголчууд ч бас яг тийм дартагдсан хүмүүс биш шүү дээ. Тийм шүү дээ. Манайхан чинь эдний одоо ингээд солонгос хүмүүстэй харьцуулахад нэг манайхны нэг тийм сайхан чанар байна. Амар хүн чанартай. Нэг одоо хин нэг ингээд өнөөдөр муу хүн гэдэг жил нөгөөх нь хөөрхөн амтан маргааш нэг янз бүрийн тохиолдол гэх юм бол өө эвийн минь гэл шууд өрөвдөөл явчихдаг тий. Монголчууд бол хүн чанар талаараа бол энэ хүмүүстэй зөөрлөхгүй амар сайн хүн чанартай хүмүүс шүү дээ. Монголд ажиллаж байгаа залуучуудаа энийг илүү их хэрхэмлээрээ. За солонгост байгаа залуучууд маань энийг илүү анхаараарай. Зөвлөмж юм уу те? Тийм хэлмээр санагддаг нэг юм байдаг л да. Бид нар шүү ер нь гэхдээ солонгост ирэхээр л бид нар заавал хар ажлыг хаалбаггүй шүү дээ. Заавал хар ажил хийхгүйгээр бүр солонгос хүмүүстэй ижил тэнцүү хэмжээний бизнесээ амжилттай хийгээ явж байгаа зөндөө залуучууд байна шүү дээ тий. Хөрөнгө оруулалт ТV заавж болж гин. Хэрвээ хөрөнгө оруулалт хөрөнгөнд байж байдаг бол үгүй бол оюутан болоод оюутныхаа дараа магистрат өгсөөд тэгээд энд одоо аж ахуйн нэгж байгуулад тэгээд үйл ажиллагаа явуулж ингээ болж гин. Ер нь ингээ тийм боломжууд байгаа. Ямар нэгэн хар ажил хийх гэж явах хэрэгтэй биш ээ. Бид нар одоо яг энэ том зах зээл дээр тий ямар нэгэн үйл ажиллагаа явуулах тий бизнес хийх тийм боломжууд бол зөндөө байгаа. Тэгээд одоо манай оюутан залуучууд энд одоо солонгост сурж байгаа оюутан залуучуудад хийж байгаа нэг хичээл намаасаа хийгээд дуусгачих юм бол тэрнээс цаашаа ингээд өөрийгөө хөгжүүлээд өөрийгөө илүү дараагийн түвшинд ингээд аваад явах ийм боломжууд бол зөндөө байгаа. Тэгээ харахад ингээд харамсалтай нь манай оюутнууд мэдээж мундаг явж байгаа оюутнууд байгаа. Тэднийг бол үгүйсэхгүй хичээлээ тасалж гин тий хичээлээ таслангууд нөгөө эрцэн хүрэхгүй болохоор оноо нүрхээ барьж гин тэнгуүтөө визэн сонгохдохгүй болж гин ийм тохиолдол зөндөө сургуулаа төгсөөд авчих юм бол тэрний дараагийн түвшинд гарах зөндөө боломжууд байна. Тэгээ одоо нэг үе бодвол энэ чинь солонгос орн чинь одоо гадаадныхыг дэмжих янз бүрийн бодлогууд байна тий. Тэгээ одоо манайха залуучууд энд ажил хөдөлмөр хийгээд амжилттай явж байгаа одоо бусдыгаа түүчээлээ явж байгаа зөндөө хүмүүс байна шүү дээ тий. Тэр хүмүүсээс ингээд үлгэр дуурайл аваад эсвэл хурж ирж асуугаад би ингэмээр байна тэгмээр ингээд би ер нь иргэн тойрны хүмүүс ер нь тэр талын зөвлөгөө өгөх дуртай. Тэгээд хин нэгэн асуувал ер нь төгшөөхгүй тийш авахгүй хариулаад өгдөг. Нэрээ монголчууд одоо Монголд байгаа залуучууд юу ажил хийх те юу одоо тэнцээ хар ажил хийх нэрээ
яг энэ бодлоо бас ингээд өөрчлөөд би нэрээ бизнес хийх эсвэл хамтрагч олох гэдэг талаасаа илүү өөр төвшөнд ажиллах боломжууд нэрээ байгаа. Гэхдээ баярлалаа. Тэгчтэйгээ бас ингээд сайхан бас зорьсон газар нь одоо ингээд ирж байна. Талархлаа илэрхийлээд дээрээс нь монголчуудаа үзэж байгаа, битэрийг үзэж байгаа хүмүүстэйгээ ерөөлөө хэлээчээ гэж хүсэж байна. Үйлчлэгээ эрхэлж байгаа шүү дээ. Манайч одоо каргоч үйлчлэгээний байгууллага шүү дээ. Тэгэхээр энэ олон үйлчлүүлж байгаа хүмүүсийн бас дэмээр ямар ч байсан өнөөдрийн энэ төвшөнд явж байгаа эргэн тойрны хүмүүс бусад хүмүүсийн дэмжлэгээр надад итгээд ямар нэгэн ачаа бараагаа даатгадаг энэ хүмүүст төлөө үнэхээр талархдаг. Эрүүл мэндэ хамгаалж өөрийгөө хайрлаж эрүүл байгаарэ. Тэгээд бүх хүмүүст эрүүл энхийг хүсье. Тэгээд тэрний дараа ажил нь болно, бизнес нь болно, амьдрал нь басна, ер нь бүх юм боломжтой гэж хардаг шүү. Тэгээд бүх хүмүүст эрүүл энхийг хүсье. Буудлын нэг доотлолтой өвгөн байсан. Аа. Наагарч. Оо. 잠시 후 우회전하세요. Тэр тийм хүмүүстэй. Сэтгэлтэй. Тэ. Хоо. Амар хүн чанар модоо хүмүүс шүү дээ. Баслоо. Ерөөсөө тэр ингээ яад ингээ харахаар нийгэм ерөөсөө хүний тийм болгоч тийм байна. Ямар ч ингээд ашиггүй юм дээр те би бол ингэдэг байхгүй. Тэр нэг нь тийш яваад өгч юм л өө за тэгээ ч юм уу те. Ингээл ерөөсөө нэг за тэр маань ирсэн байна. За тэгээ даад энэ маань ирсэн байна ингээ даа гэл. Эднэрт бол цаг бол цаг, мөнгө бол мөнгө, хугацаа бол хугацаа. Би ерөөсөө ингээд ашиггүй юмд заавал тэгээд байхгүй. Тэгээ дээрээс нь да ялангуяа ингээл нэг би ч бас энд чи ингээл зам тээврийн бас янз бүрийн юмд холбогдож байгаа шүү дээ ер нь бол. Тэгэл тэгж яхад би чи ингээд миний машинараас орчингот би хүн чанар гаргаад нөгөө жолоочоо ингээд за би ч гэсэн адилхан жолооч те. Би ч гэсэн адилхан жолоочоо ингээд юуг мэдээж ингээ хүн ер нь хүний машины мөргийг гэж мөрөгдөггүй. Тэгээд сансргүй байдлаар л ингэсэн учраас би таныг ойлгож байна. Та надад даатгалынхаа дугаарыг өгчгөө гэж ингээд даатгал бүртгүүлээл даатгалын дугаар гараад ирэнгүүт даатгалаас ингээд машин тэрэг янзлаад өгчдөг байхгүй юу? Аа. Тэгээ сайхан сэтгэл гаргангот нөгөөдөг чинь энэ сте тийм байх боломжгүй. Энэ яагаад тэгж ийн гингүүтээ чи надад жолооны үнэлэхнийхээ зураг явуул гэдэхгүй. Аа за. Тэгээд би жолооны үнэлэхээ зураг явуулсан чинь чи хуурамч үнэлэх ашигласан байна. Би чамааг одоо цагтаад өгнө гэж үү? Тиймэрхүү л ингээд яагаад гэвэл ингээд хин сайхан сэтгэл тавьж тийм сайхан сэтгэл хинж гаргахгүй болохоор үзээгүй болохоор тэрийг бүр ингээд гайхаад тэгэнгүүт би яг тухайн үедээ нөгөө ганагийн нөгөө ачааны машинтай явж байхад миний ардаас орцсон. Тэгээ би дараа нь нэг юм юу унаад би тэгэхээр суудлын бенз ундаг гэсэн байхгүй юу? Тэгээ тэрнийхээ энэ дээр тавиад нэг халт нөгөө бензинийхэн логогоор ингээ явсан чинь энэ ачааны машинтай байсан мөртлөө өнөөдөр бензин дээр зураг авалцсан байна. Энэ өөрийнх нь биш вэ гэж бодож байхгүй юу? Тэгээ цагдаад өгнө мөгнө гэхээр тэгвэл би юу яалаа. Тэгвэл чи тэгж байгаа бол өг. Ингэхдээ би өөрөө зүгрүүлээ цагдаа дээр очиж байгаа байхгүй. Ингэсэн чи ингээд яахгүй. Тэгсэн чи нөгөө цагдаа нь ярингуудаа за энэ хүн ингээд ийм гомдолтой тань дээр ирсэн байна. Ингээд бид нар ингээд камер шүүж үзлээ. Та ингээд алдаа гаргасан юм байна. Машины араас орсон юм байна. Тэгэхээр одоо хэрвээ энэ хүн ингээд гомдлоо гаргаад бид нар гомдлыг хүлээж авах юм бол тань дээр торгуул ногдно. Ингээд нэлээд төвхтэй болно. Та даатгалынхаа дугаарыг өгчвөл танд амар юм биш үү? Нөгөө солонгосоо талд орж байгаа цагдаа нь хүртэл заяа. За. Тэгэхээр хэрвээ би гадаад хүн те нэг хинэгний солонгосын араас мөрөгчөөд тэгсэн бол шууд газар дээр нь хэрэг үүсгэн заяа. Тэгэнгүүт солонгосыг нь би хэрэг үүсгэх гээд очиж штэ. Тэгэнгүүт нөгөө солонгостоо та ингэж яхаар зүгээр даатгалынхаа дугаарыг өгчвөл амар штэ. Тэгвэл танд ингэж хэрэг үүсгэх юм бол та торгуул төлн танд илүү ингэж хөвгтэй штэ. Тэгэнгүүт нөгөөх нь шууд газар дээр нь юу даатгалынхаа дугаараа өгч байгаа. Хэзээ солонгос хүн дайр тавьж болохгүй юм байна. Эдийг ойлгосон шүү. 전방에 연속으로 ерөөсөө хууль бол хууль. Та бол яг цэвэр Монгол зан гаргасан байгаа байхгүй юу? Тий. Хөөх юм энэ. Тий, хөөх юм заа. Хөтөө ямар би амар гинтэй. Адилхан жолооч молооч гэж бодож. Тий. Би бол гимтсэн биш. Тий. Ширөөс яг Монгол хүмүүс юу байхгүй. Йоги чилчин улаагаалаа гоё. Нэ. Жоох юм мэдрэнгүүтээ автоматар зогсож богсоо тоорон зурам заваад намайг цочоож мочоогоод энэ чи. Зөө. Бөөн дохоод угараал ядаргаа сүртэй. Яагээд нэвт шовт орцсон. За ингээд дүүгийнхаа бас подкастэнд орсон нэгчтэй баярлалаа. Тэгээд дүүг нь өнөөдөр бас ийм дээлтэйгээ гоё харагдаж байна. Гоё
гоё харагдчихээн. Тий. Тэгээ Солонгост ингээд өмсгөр. Харин тий. Тэгээ Төмөн торгойхон бас тэлэр одоо энэ эх орноосоо гарахаараа бас үндэснийхээ хувьцаар их гоё дөгөө. Тэгээ Төмөн торгой одоо энэ Солонгос подкаст дээр бас хамтарч ажиллаж байгаа. Тэгээд ингээд танд энэ Төмөн торгойн бас гарын билгийг дамжуулж өгөөрэй гэсэн энийг дамжуулж өгье. Та баярлалаа. Задлаад бас unboxing хийгээл. Баярлалаа. Маа Төмөн торгоч бол зөвхөн дээлэхгүй бас үндэснээ тий. Тийм үү. Малгай одоо гутал бүс тий одоо бүсгүйчүүд зориулсан бас нэг брэнд нь одоо энэ байна. Тэгээд та энийг үзэгчтэй харуулаад гэж. Оо юу гоё. Ийм өнгийн дээл мэлэн дээр ингээд орой гоё юм шүү тий. Та яг нь тий. За ийм. За манай ийм Төмөн торгой ийм зүйл маань байгаа. Лайвда явчихгүй дээ. Энэ одоо тэдээр зарна гэдэг. Тий тэдээр зарна гэ гоё юм байна. Баярлалаа. За тэгээд таны одоо бизнес ажил үйлс нь үргэлж одоо амжилттай байх болтугай. Тэгээд олон сайхан одоо Монгол дүүнер залуучуудаа бас ингээд зөвлөгөө өгж таны бизнес нь улам дэлгэрч Монголдо олон том хөрөнгө оруулалтыг хийгээрэй. За баярлалаа. За Баярлалаа урьж оролцуулсанд. та нэг ногоон торгон дээл байснаа да. Ногоон торгон дэлгээрээ. Улаан торгон цүнхээ бариад Бариад. тий гэдэг шиг. Баярлалаа. За